Номны дөр чинцсэн бэлэг ганцхан толгой 2 сая. Намайг сонсдог хүмүүс баярлаа. Yo, миний бүц гэдэг хүн чинь би байна. Намайг үдий хүргэсэн хүн сонсож чи байна. Миний дуу сонсож байгаа хөшөөн чам баярлаа. Миний дуу сонсож байгаа октоудаа thank you. Миний дуу сонсож байгаа ахын дуугийн дата. Үнсэн ядч байгаа хүмүүс тандж идэх fuck you. Миний дуу сонсож байгаа хөшөөн чам баярлаа. За юу яцгаар манайхаа Аригун базаа маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгэд Монгол кино урлагийг тойрсон ямар мэдээлэлүүд гарав. За шинээр ямар кинонууд нээлтийн товоо зарлуу хэдүүлээ базаагаараа хамтаа сонирхцооё. Тэгэд манай базааны маань ивент тэтгэгчээр Sow Media платформ байгаа. Тэгэд Монгол гадаадын бүх төрлийн кинонуудыг та бүхэн Sow Media платформоос хүлээн авч үзэх боломжтой. За тэгээд базаа руугаа орцгоё. За базааныхаа уламжлалт ёсоор бол удахгүй нээлттэй их гэж байгаа монгол кинонуудыг танилцуулдаг байгаа. Тэгээд хамгийн ихний кино бол энэ сарын 10-наас эхлэн бүх IPTV OTT платформудаар гарах Хүйдэст зам уран сайхны кино байна. За Хүйдэст зам Road to Улаанбаатар 1998. За энэхүү киног бол F Studio, Туурхтан Media Group, за мөн Lotus Pictures болон Мэдгүй медиагийнхан бол хамтран ийм бүтээсэн уран сайхны кино байна. За F Studio-г бол та бүхэн мэдж байгаа бол одоо сүүлд нөгөө In the House 3-ыг хийсэн одоо Америкийн юм студи байгаа. За мөн Lotus Pictures бол миний мэдх юм бол Монголын одоо сүүлийн кинонуудын маркетинг дээр ажилладаг ийм маркетингийн агентлаг байгаа. Тэгээд Мэдгүй медиаг бол тайлбарлах шаардлага байх тийм ээ. За тэгээ энэ киноны гол дүрүүд бол үнэхээр их анхаарал татж байна. Жишээлбэл одоо Дооё ах байна, Заана ах байна тий. Одоо Монголын хошин урлагийн өвжинүүд энэ хүү кинонд бас хамтран тоглож байгаа нь бол үнэхээр сонирхол татж байна. За тэгээд энэ киноны одоо туслах дүрүүд ч гэсэн бас их сонирхол татж байгаа. Мэдээж Мэдгүйгийн 2 байна тий. Мэдгүй медиагийн 2 бол байгаа. За үүн дээр бол одоо залуу жүжигчин Үг Баяр байна. Үг Баяр бол одоо та бүхэн гарц уран сайхны киногаар нь цуврал киногаар нь бол сайн мэдж байгаа. Гарцаар бол үзэгчдэд бол хэдийнэ танигдсан. Мөн бас рэпер гэдгээрээ бас онцлогтой байгаа. Тэгэд энэхүү инээдмийн кинонд бас ямар дүр тоглосон айгу сонирхолтой байна. Залуу жүжигчийн хэрнээ бол манайс өгшин царайтай харагдаж байна. Ямар ч байсан юм өөрийн гэсэн зөвүүн бас тий монголчууд өрхтэй юм том биетэй бас аюу гоё юм дүр байгаад байгаа. Үг Баяр бол мэдээж өөрийнхөө тохирсон кинонд тоглох юм бол тийм ээ гарц дээр бол аюу гоё дүр тоглосон байдаг. Энэхүү Хүйдэст зам инээдмийн кино тань яг ямар дүр байгаа нэг сонирхолтой санагдаж байна. Тэгээд 2 сарын 10-наас эхлээд бүх IPTV болон OTT-гээр гарах юм биш үү. За дараагийн нээлттэй их гэж байгаа кино бол Аз жаргалын гормон хэмээх юм уран сайхны кино байна. Тэгээд энэхүү киноныг бол одоо Мөөжиг буюу Мөнх Эрдэнэх өөрөө зохиолыг нь бичиж найруулсан байгаа. Тэгээд миний хувьд аюу тийм гоё хүлээлт үүсгэж байгаа зүйл нь бол энэ киноны гол дүрд Эрдэнэ Билэг ах тоглосон байна. Тэгээд Эрдэнэ Билэг ах бол одоо миний туртай жүжигчин. Тэгээд мөн одоо рэпер Мүүчи жүжигчин шижрээ гэдэг ингээд юм шижигнсэн залуучууд бас энэ кинонд бас тоглосон байгаа нэг анхаарал татж байна. Тэгээ нөгөө нэг Star is Born гэдэг кино байдсан шүү дээ. Тэрэн шиг гоё тийм хөгжимлөг драм кино байх болов уу гэж бас бодож байна. Ямар ч байсан 2 сарын 10-наас нээлттэй их юм бэ шүү үзэгчтэй. IPTV-гээр юм байна зөвхөн. За дараагийн нээлттэй их гэж байгаа кино бол одоо энэ сарын 12-ноос бүх кинотеатруудын дэлгэцнээ гарах Аавын охин уран сайхны кино байна. За мэдээж харваас энэ бол инээдмийн кино бол байгаа. Тэгээд та бүхэн санаж байгаа бол Манлах одоо продюсер Манлах манай подкастт ороод Болт Эрдэнэ ахын тоглосон инээдмийн киног хийсэн гэдэг нэг юм тийз хийжсэн тийм ээ. Кино зураг маань ерөөхдөө дуус одоо ингээд монтажны шатнд. Тийм үү? Тий. Пост production дээр явж байгаа юм тий. Пост production хийгээд. Оо за. Гол дүрд Болт Эрдэнэ болж байгаа. Оо за. Монгол улсын гавьч болж байгаа. Одоо драмын бог ях тоглож байгаа юм тий. Яа, наачаас юм. Ямар жанрын кино вэ? Романтик комеди юм. Болт Эрдэнэ ах уу? Тийм, би Болт Эрдэнэийг бүр Болт Эрдэнэ зунжангаа гүйж зөвшөөрөл. Гэхдээ Болт Эрдэнэ тийм за комеди кино бол байгаа. Ямар романтик жанрын кино ч бас юу байдаг үлээ юу үлээ. Комеди кино ямар кино вэ? Комеди кино нөгөө нэг хинтээ. Нөгөө дуучин байдаг чинь тийм баяр цэнгэлтэй. Ангуучуу. Тийм ангууч. Анчид тий. Анчид гэдэг нэг комеди кино байдаг.
шийт кино. Миний хувьд л шийт кино. Өөрөө шийт гэдэг юм лээ. Тийм үү. Яах гэж болд эрдэнэх байхааргүй тийм кино байсан надад бол. Тэгээд ер нь тэрнээс жоохон тийм хөнгөн киноны драма авсан юм л. Тэгээд дандаа хүнд кинонд болоо. За энэ кино бол одоо Аавын охин гэдэг кино болж таарлаа. Тэгээд ямар ч байсан бидний нөгөө нэг мэдхгүй болд эрдэнэх энэ дэр гарч ирж байгаа байхгүй юу? Болд эрдэнэх бол дандаа тийм official те хөмсгөө зангидсан аавын дүрт, эсвэл нэг гунигтай эрийн дүрт, эркитрийн дүрт, мафийн боссын дүрт нэг дандаа нэг юм эвгүй гарын дүрт тоглодог ийм жүжигчин байсан бол өнөөдөр бид нар болд эрдэнэхийг бүр тис өөр дүрээр харах нэ. Тэгээд постероос харахад бол одоо охинтойгоо бол ямар ч байсан энэ swap хийх юм шиг байна те. Сүнсэн солигдно гэх юм уу да. Одоо Freaky Friday энтергээ кино байдаг штэ ингээд солигдчихдаг. Тиймэрхүү үйл явдал гарах бах. Хамгийн сонирхолтой нь одоо жоохоо охины дүрийг болд эрдэнэх яаж гаргах бол гэдэг бол энэ үнэхээр сонирхол татж байна. Энэ киног би бол өстой яг нээлтэнд нь очиж үзнэ. Тэгээд туслах дүрүүд бас анхаарал татж байна. Маскийн гэрэл цэцэгч харагдаж байна. Маскийн гэрэл цэцэг харагдаж байна. За мөн залуу жүжигчин Хеко харагдаж байна. Тэгээд ямар ч байсан их сонирхолтой энидмийн кино гарах нь байна. Тэгээд энэ кино бол зөвхөн эхний постероо цацаал үзэгчд бүр юу вэ болол ихсэн. Тэгээд мэдээж тэ аргагүй ч 20 30 жилийн турш бид нар ингээ болд эрдэнэхийг юм хөмсгөө зангидсан эвгүй гарын дүрээр харж исэн бол гинт ийм хөөхөө охин шиг ийм томоотой судсан дүрийг нь харахаар чи хүн болгон вау энэ чи ямар сони юм бэ гэж бодож байгаа шүү дээ. Энэ яалтчгүй бол энэ next level болд эрдэнэх гарч ирж байна. Тэгээд удахгүй энэ киног бол үзцгээе. Тэгээ 2 сарын 12-наас бүх кино театруудаар юм биш шүү. За дараагийн нээлттэй их уран бүтээл бол Маралгоо хэмээх уран сайхны кино байна. Тэгээд Хоймер студийн уран бүтээл юм байна. За тэгээд энэ сарын 10-наас бас IPTV-нүүдээр гарах юм байна. Тэгээд яагаад ингэж бүгдээрээ 10 сар энэ 2 сарын 10-нд нээлттэй гэдэг юм бол энэ 10 чи яадаг өдөр юм бэ? IPTV-гийн кино авдаг өдөр юм бах та. Ямар ч бас IPTV-гээр ойрын үед нэх гэж байгаа кино болгон бараг л 2 сарын 10-наас юм байна шүү. Тэгээд энэ Маралгоо гэдэг киноны одоо уран бүтээлчдийг нь бол би өөртөө алийг нь ч харж байгаагүй тийм уран бүтээлчд байна. Ямар ч байсан. Гэтэ харж байгаагүй уран бүтээлчдтэй кинонууд ер нь гоё идэв шүү дээ. Шал өөр өнцгтэй, өнгө аястай. Тэгээд жүжигчдийг харж байгаагүй болохоор яаж ч нэг юм амьдралтай байдаг. За тэгээд Маралгоо уран сайхны киног та бүхэн 2 сарын 10-наас бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй. Дараагийн нээлттэй хийж байгаа кино бол одоо энэ сарын 26-наас эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарах нийгмийн дайсан хэмээх уран сайхны кино байгаа. Энэхүү киноны одоо гол дүрд нь Ариун Бин баг тоглосон. За мөн найруулагч Гарам Хандахын ээлж дуран бүтээл байгаа ийм crime кино байгаа. За тэгэд энэ киноны одоо найруулагч Гарам Хандах бол одоо өнгөрсөн 8 сард илүү 9 сард над руу залгаад ийм шинэ уран бүтээл хийж байгаа. Тэгээд бүх уран бүтээлчдээ танаа одоо мөнх даатгал компаниар даатгуулмаар байна гэж даатгуулсан байгаа. За тэгээд нийт жүжигчтэй бол даатгуулахдаа ямар ч тийм хөнгөлөлт авахгүй ахын зүгээр яг одоо дэлхийд ямар стандарт байдаг тэрнийхэн дагуу ингээд даатгуулмаар байна гэж даатгуулсан. Тэгээд одоо нууцыг хилчиж болж гин үгүй ямар ч байсан жүжигчин Ариун Бин бахыг бол 100 сая төгрөгийн хамгаалтайгаар даатгсан. Надад бол энэ үнэхээр амар гоё санагдсан. Яагаад гэвэл би бас ингээд подкастаа эхэлсэн цагаас эхлээл юм даатгал ярьж исэн те. Манай уран бүтээлч жүжигчид киногаа ихтэй даатгуулж сураач. Гадаад Холливуудад кино уран бүтээл одоо манайхаар бол мотор дуурахын өмнө заавал даатгуулдаг. Та бүхэн бас ингээд заавал даатгуулж байгаарэ гэж аюух ярьдаг байсан чинь энэний маань одоо үр шим нь гарсан уу яасан. Гинтл миний утас дуурал би найруулагч Гарам Ханд байна гэж за сайн байна уу та яасан гэсэн чинь би ингээд ийм шин кино хийж байгаамаа. Энэ кино бол ийм уран бүтээлчтэй ийм баг бүрэлдэхүүнтэйгаа энэ бүх жүжигчтэй би ингээд танаа энэ даатгалаар даатгуулмаар байна гэд тэгсэн. Тэгээ одоо манайх бүх жүжигчдийг нь бол даатгсан байгаа. Тэгээ одоо даатгалтайгаар кинонд тоглоно гэдэг бол мэдээж айдсгүй тайван те хэрвээ ямар нэг муу юм тохиолдлоо хохирол учрлаа гинтээ осол аваар гарлаа гэхэд бол ард нь бол даатгалын компани бол бат зогсож байгаа. За ямар ч байсан дэлхийн кино урлагийн стандартыг бас баримталж бүх жүжигчдээ даатгуулж иж одоо киногаа эхлүүлсэн найруулагч Гарам Хандахт бас баярлаа гэж хэлье. Даатгалын бас ач холбогдол үр шимээг бас бусад уран бүтээлчдээс илүү төрүүлж бас мэдсэн байна тийм ээ. Гарам Хандах ч нэг Waiting for the Barbarians кинон дээр бас Холливуудад очиж бас ажиллаж исэн бас туршлагатай. Тэгээд
ерөнхийдөө тэнд очисон хүмүүс бол бас мэдээж энэ гадаадын кинонууд даатгал нь тийм байт юм байна гэд мэдсэн л байгаа. Тэгээ Монгол тэрэнгүүтээ ямар ч өсөө өөрийнхөө уран бүтээл дээр бол даатгалыг нэвтрүүлж байгаад бол баяртай байна. За нөгөө даатгал ярьсан чинь бүр огшоод амар их юм ярьчлаа. Ямар ч өс нийгмийн дайсан уран сайхны кино бол энэ сарын 26-наас эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарнаа. Тэгээд үнэхээр бас сонирхолтой кино болсон байхаа гэж бодож байна. Трейлер нь бол тизер трейлер нь бол цацагдсан байсан. Та бүхэн бас YouTube-ээс хүлээн авч үзээрэй. За тэгээ удахгүй нээлттэй хийх кинонуудын хувьд бол нэг иймэрхүү байна. Өөр бас 5 6 дахиад зөндөө кино байна. Гэтэ би дараагийн базаагаар танилцуулъя гэж бодож байна. Яагаад гэвэл бас яг нээлтийн товноос тодорхойгүй байгаад нэ тун удахгүй гэсэн байгаад нэ. Тийм болохоор дараагийн базаанд бол амжих байх гэж бодож байна. Би бас дараагийн базаагаа бас удаахгүй нэг 4 5 хоногийн дараа бол ямар ч үсэн хийнэ. Тэгээд тэр базаагаараа дараагийн одоо нээлттэй их чаг кинонуудыг та бүхэндээ танилцуулъя. За тий одоо хэдүүлээ кино урлагийг тойрсон мэдээ рүүгээ орцгоё. Тэгээд хамгийн ихэнд бол найруулагч Дэлгэр Баярах Орд дуу хэмээх юм кино хийж байгаа та бүхэнд би өмнөх базаагаар бас танилцуулж исэн. Тэгээд энэ базаагаар бол одоо юу танилцуулах вэ гэхээр киноны бэлтгэл ажлууд бол ерөнхийдөө маш сайн хангагдсан байгаа юм байна. Дэлгэр Баярах бол одоо өдөр болгон өөрийнхөө Facebook хуудсан дээр бол одоо Орд дуу кинотой холбоотой ингээд киноны бэлтгэл ажил болон одоо продакшн ажлууд ямар хөө явж байгааг бол танилцуулаад явж байгаа. За сүүлд тавьсан постнууд бол жишээлбэл өнөөдөр харанхуугаас сонсогдох Орд дуу уран сайхны киноны зургийн 29 дахь өдрийн бэлтгэлийг хангах өдөр билээ. Маргааш бид Монгол киночдын төрсөн бууц болох Монгол кино нэгтгэлийн павильонд зураг авалт хийж эхэлнэ. Зураач нар маань тэнд зургийн орчинг бүтээж байгаа гинэ. За нэг иймэрхүү юм бичсэн байсан. Тэгээд энэ Орд дуу гэдэг кино бол маш их бас хүлээлт үүсгэж байгаа. Тэгээд бас нэлийн урт хугацаанд бас зураг авалт нь явагдаж гин гэж харж байгаа. Тэгээд энэ киноноос бол би бас Пүүж ахыгаа бас сугалж авмаар байна. Манай Пүүж ах чинь нөгөө миний подкастт орох гээд энэ кинороо орчоод завгүй яваад байгаа маа. Тэгээд би бас энэ киног дуусан гутал Пүүж ах манай подкастт орох бах. За орохгүй гэх юм бол би угаасаа хаагаа газараас нь очиод авчирч оруулнаа гэдээ өөрт нь бол хэлсэн байгаа. За тэгээ Орд дуу киноны дараагийн постэр тий аль бие усны мэдээлэлээр хэдүүлээ эргээд уулзцаая. За дараагийн мэдээ бол нэг амар хөөрхөн мэдээлэлээс юм. Би бас энийг базаагаараа бас заавал ярих гэж бодсон юм аа. Тэгээд энэ бол одоо жүжигчин Ундармаа ихтэй холбоотой байгаа. За жүжигчин Ундармаа ихчийн талаар нэг энэ DNN-ийн мэн гэдэг сайт дээр бол одоо Facebook дээр бол нэг ийм мэдээлэл тавигдсан байгаа. Гудамнаас олсон муура юу фильмд албан ёсоор угтагчаар ажилд авч сарын 200 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа гинэ. Энэ амар хөөрхөн санагдсан. Ерөнхийдөө нэг муур олоод тэрийгээ бас ингээд өөрийнхөө нөө юу фильмд байршуулад одоо цалинжуулж байгаа юм байна. Цалинжуулна гэдэг нь одоо 200 мянган төгрөгөөр одоо муурны хоол авч өгж байгаа баг. Энэ мууранда Garfield гэдэг нэр өгсөн байлээ. Тэгээд амар хөөрхөн байгаа шүү дээ. Муур нь яг өөрөө Garfield байгаа шүү дээ. Бараг нэг юм тархан эвгүй царай мариатай. Тэгээд ийм гоё юм гэгээлэг мэдээ бас сонссондоо баяртай байна. Баярлалаа Ундармаа агчээ. За дараагийн мэдээ бол одоо Movie Lovers гэдэг киноны талаар бас мэдээлэл түгээдэг юм Facebook хуудас байдэн штэ. Энэ пэйж дээр бол одоо Болт Эрдэнэхын нэг юм автобусанд байгаа юм зургийг тавьсан байсан. Тэгээ тайлбар дээр нь болохоор нэг юм хэлэх гээд байгаа үз удахгүй нэг тесрэлт болох байхаа гинэ. За энэ бол за нөгөө нэг Аавын охин гэдэг кинолаа биш баха. Бага байдалтай нэг тийм экшн киноны нэг хэсэг явах гээд байна уу? Эсвэл би бас нэг үзэж амжаагүй өөр нэг киноны хэсгийн юм зураг юм болоо мэдэхгүй байна. Айгуу тийм тодорхой бас мэдээлэл байгаад байна. Гэтэ Болт Эрдэнэх шинэ кинонд тоглох гээд байгаа мó? Тоглолцсон байгаа мó тий? Ямар ч байсан нэг Болт Эрдэнэхтай холбоотой бас нэг цоошин киноны мэдээлэл дахиад өөр киноны мэдээлэл бас тун утгагүй цацагдаж магадгүй гэж харж байна. Тэгээд өөр явгаасаа ямар ч тайлбар энэ зурган дээр алга байна. Тэгээд ямар ч байсан харцгаая тийм ээ. Дараагийн мэдээ бол жүжигчин Бямцогтахтай холбогдож байна. Тэгээд Бямцогтах бол одоо манай подкастер саяхан орсныг та бүхэн мэдж байгаа хаа. Тэгээд сүүлчийн алиалагч гэдэг нэртэй ийм кинонд бас тоглож байгаа гэдээ манай подкастер бол хальт нэг ийм дурдаад авсан тийм ээ. За тэгсэн чинь одоо YouTuber Shymil гэдээ байдэн шүү дээ. Одоо Мишель Батөрж гэдэг охин өөрийнхөө Facebook хуудсан дээр нэг ийм видеог оруулсан байсан. Чаажаа. Манайх кино зураг авчин тавгаа өрөө. Чаажаа. Манайх зураг авмаар штэ. Тоогоо өгч өчтэй. Гондохон намара
тогоо өгөө. За тэгээд саяын видеоны дагуу бол одоо энэ сүүлчийн алиалагч хэмээх уран сайхны кино бол хэдийнэ зураг авалт нь бол эхэлсэн байгаа юм байна. Даанч харамсалтай нь тогийн таслаад байна. Чожо тогоо өгөөч чожо. Нэрээ сонноос сүүлчийн алиалагч гэсэн чинь нөгөө ноён солиот гэдэг шиг бас амар сонсогдож байгаа. Бас нэг зөвүүн сонсогдоод байгаа сүүлчийн алиалагч. Тэгэхээр нэг тиймэрхүү бас нэг юм сайко нөхрийн дүр бас ахгүй тоглож иж магадгүй л юм тийм ээ. Ямар ч байсан киноны аль бие усны мэдээлэл гарахаар би та бүхэнд хүргэнэ. За одоо хэдүүлээ кино урлыг тойрсон нөгөө сенсацтай жинхэнэ нөгөө нэг базаагаа одоо яг хийнэ. Тэгээд ойрт кино урлагийг тойрсон уран бүтээлчдийг тойрсон ямар зүйлүүд болов би та бүхэнд бас зарим нэгийг нь ярьж өгье гэж бодлоо. Тэгээд хамгийн ихэнд бол хөгжмийн зохиолч Инх сайхан ах. За мөн л нөгөө нэг дугуйлттай холбоотой асуудлыг бол шүүмжилсэн байлээ. За тэгээд Инх сайхан ах бол өмнө нь одоо театруудын дугуйлтыг бол шүүмжилжсэнийг та бүхэн бас сайн санаж байгаа баха. За энэ удаад бол харин Univision-ы дугуйлтыг бол шүүмжилсэн байгаа. За Инх сайхан ах бол өөрийнхөө Facebook дээр ингэж утсан байгаа. Univision Mongolia видео сангаас ганц кино үзэх гэсэн чинь яацарч дугуйлттай юм бэ. Дуу оруулалтын студид нь монголоор дуу оруулж байна гэж самрах юм аа. Цаад оригинал дууг нь амар дараад яг дүлийн юм шиг болгочих юм. Уг нь кино ч хөгжим дуу шуум гэд олон хүчин зүйл байдаг шүү дээ. Ганцхан монгол дуу оруулах байхад хангалттай юм биш үү? Яриагүй үеийн дуу хөгжим орчны чимээ зэгийг нь сонсохгүй болохоор ямар ч кино үзсэн давсгүй хоол мэт. Дээрээс нь дуу оруулж байгаа өрөөнийхөө акустик доторлогоо дуу тусгаарлалтыг нь сайн хийгээгүйгээс болоод нэг л их дөнгөнсөн юм сонсогдох юм. Дуу оруулагч жүжигчдийн хоолой бичиж аваад 80 герц дээр кат хийгээд цаад киноныхоо дуу шуум хөгжимтэй эвтэйхэн наагаад баланс тохиргоо хийнэ гэж юу байхгүй завхарсан юм л хийх юм. Эцсийн эцэд хэрэглэгч л хохирно. Бид наад захын стандартаа мөрдөж чаддаггүй, хүмүүс орчны бохирдлоо цэвэрлэж чадаагүй улс дуу авианы бохирдол ярих нь 99 дахь асуудал бизээ. Гэхдээ мэрэгжлийн студ эрхэлж байгаа бол мэрэгжлийн хандлагаар ажил хийх нь чухал билээ. Жич тус видео сангаас Black Phone киног үзээд төрсөн сэтгэл гинэ. За тийм манай энэ театрууд болон одоо OTT, IPTV юу гэдэг те энэ дууралтан дээр мэрэгжлийн үний зөвлөгөө бас авдаг байгаарэ. Эцсийн эцэст яг их сайхан ахын хэлж байгаа бас зүв баггүй юу. Хохирогчд нь бол одоо төлбөрөөлөлөд үзэж байгаа бид нар баггүй юу. Та нарт би нэг юм хэлье. Яг үн тий хэлэх хэрэгтэй шүү дээ. Яахаараа та нар вэ шүү дээ. Бид нар тэр хаа холоос. Тий аргагүй холоос ирж. Олон даваагүй даваад даваагүй. Зов зүтрээд. Ядарч байгаа. Та нарын төлөө. Бидний төлөөд ирж өөр. Учир зүгийг нь олохгүй. Учир зүгийг нь олох гэж яж бид нар ингээд байж байгаа чинь буруу байхгүй тий. Яг энэ хүн чинь бол яг эцсийн эцэстүүд яг энэ зүв байхгүй. Бид нар бол яг зүв зүрэж байгаа энэ чинь өөр би ярих юм аа өөрөө ярья. За уучлаарай. Хаа холоос. Тийш дээ хаа холоос. Учир зүг та яах гээд байна вэ энэ? За дараагийн мэдээ бол одоо баавга болгосон киноны найруулагч Зол жаргалтай холбогдож байна. Тэрээр одоо Facebook дээр нэг иймхүү бичсэн байгаа. Бүтэн зохиол уншихгүйгээр зөвхөн 500-аас 800 хүүхдэд товч агуулгад үндэслэн кино бүтээх зардал улсаас өгөх нь маш хариуцлагагүй асуудал. Кино сайн болох хэсэг нь 70% нь цэвэр кино зохиолоос шалтгаалдаг атал үүнийг уншихгүйгээр шийдвэр гаргана гэдг нь цэвэр үзмжид тулгуурлаж буй явдал мөн. Олон улсын бүх кино сангууд кино бүтээх зардал өгөх тохиолдолд заавал бүтэн зохиол авч уншиж байж шалгаруулдаг. Кино зохиолын төвшөндөө нүхтэй тэгснээ улсын сангаас дэмжлэг аваад тэр чигтээ агуулгын нүхтэй кинонууд хийж байгаа учраас энэ алдааг засаж сайжруулах ёстой. Ийм алдаатай сан манайд л байна. Энэ талаар Чинбатын ундрам сайдад хэлж зөвлөхөөр уулзах хүсэлт өнгөрсөн 9 сард өгсөн боловч одоо болтол хариу байхгүй. Хайрын сайхан татвар төлөгчдийн мөнгө, хайрын сайхан салбарын хөгжлөөс алдагдаж буй боломжууд гэж бодхоос дуугүй өнгөрмөөргүй санагддаг. Кино урлагийг дэмжих сан чухал хэрэгтэй. Гэхдээ энэ сонгон шалгаруулалт шудраг, үр дүнтэй үйл ажиллагаа нь ариун цэвэр байж гэмээн л чухал хэрэг нь гарна л таа гэд. Тэнгүүтээ соёл спорт аялал жуулчлалын залуучуудын яамыг одоо меншн хийсэн байгаа юм. За тэгээ яг ямар асуудал дээр Зол жаргал найруулагчийн их дуусныг та бүхэн яг одоо харж байна тийм ээ. Кино урлагийг дэмжих санд төсөл мэдүүлэгчид зориулсан одоо юм зөвлөмжтэр кино зохиолын хураангуй нь одоо ямар байх гэсэн ийм одоо дүрм журам гэх юм уу да 3-6-ад нь ийм юм байгаад байгаа. Кино зохиолын хураангуй. Синопсис буюу кино зохиолын богино танилцуулга байна. Кино зохиолын богино танилцуулгад харилцсан яриаг огт оруулахгүйгээр зөвхөн үйл явдлыг нь дүрслэн бичгийг анхаарна гинэ. Тэгээд нэг авсрах файлын төрөл нь PDF бла бла. Одоо энэ дээр бол ерөнхийдөө Зол жаргал найруулагч бол эсэргүүцсэн юм дуу хоолойгоо бол хүргэсэн байгаа. Тэгээд би ч гэсэн бас Зол жаргал найруулагчтай санал нэгдэж байна.
одоо кинонд хөрөнгө оруулалт авах гэж байгаа бол бүтэн кино зохиолыг нь заавал унших хэрэгтэй. Зөвхөн синопсис гэдэг бол тий одоо нэг А4-ийн тал үйдэг ч юм уу нэг ингэсгээд нэг юм болно гэд бичсэн байгаа юмыг уншингуудаа шууд маягаад хөрөнгө мөнгөний шийтгэж нь бол бас өрөөсгөл юм болов уу гэж би бас бодож байна. За одоо манай хамгийн сенсацтай хэсэг эхлэх гэж байна. Энэ бол жүжигчин Наран Солонготой холбогдож байна. За би яг нэг орой подкасттай байсан юм а бүр ингээ шүн гэртээ орж ирсэн. Тэгэхэд ингээ уцаа харсан чинь амарч нэг пост хийсэн байсан байхгүй юу? Өө цагдаа дууд гэсэн. Юу вэ гэд ингээ харсан чинь жүжигчин Наран Солон ингээ триц дээрээ нэг юм пост бичсэн юм байна. Манай охин энэ яагаад тог тасраад байдаг болчихов гинэ. Тэгсэн чинь ингээ цахилгаан станцнд болохгүй байна гэд гисэн чинь одоо яагаад зас чадахгүй байгаа юм гэ 3 цэг энтер тавьсан. За тэгсэн чинь доор нь комедиан баяраа аав ээж нь дэмжээрээ гэд явж байсан юм аа гэхгүй юу. Зүгээр бөмбөг дэлбэлээ хийсэн байгаа даахгүй баяраа. Таймлайн news feed ингээ гүйлгэх болгонд л энэний скриншот гарч ирсэн. Энэ юусоо юу гэсэн үг вэ гэхээр шүү дээ. Өнөөдөр ингээд нэг мартагдсан байж болно заяа. Одоо сонгуулаар явсан хүмүүс нэг баг-багаар ингээд бүдгрээл ингээд мартагддсан шүү дээ. Гэтэл дараагийн нэг өдөр нь ингээл сөхөгдөөл гараад ирдэг байхгүй хизээч мартагдахгүй гэсэн үг. Энэ бол намайг жишээлбэл хүүхэд огт хошин урлагийнхан байнга ингээл одоо энэнийг дэмжээрэй тэрийг дэмжээрэй гэл ингээл нэг телевизээр янз янзын реклам тоглоод дуучид нь ингээл чиргүүлэн дээр гараад дуудуулаад нэг намын нэг хүн дагцсан ингээл дуулаад за та бүхэн одоо энийг дэмжээрэй энэ мундаг ийм тийм гэл ингэдэг байсан. Энэ цаг үе одоо өнгөрцөн гэдгийг энэ хүү одоо энэ баярагийн коммент хэлээд байгаа байхгүй юу. Залуучууд маш хэрсүү болсон тийм ээ. За тэгээ жүжигчин Наран Солонго одоо энэ хүү одоо баярагийн комментнес болж энэхүү постоо бол устгасан байгаа. Тэрнийхэн араас баяраа бол дахиад нэг юм постыг бичсэн байгаа. Сонгуулаар ялалт байгуулсан намын талд ажилласнаа одоо уйлан дугарч улсаа шүүмжилж байгаа хүмүүс өрөвдөлтэй. Дуусч өгдөггүй чөтгөрийн тойрог гэдэг шиг хамт байгаа хүнээ салахаар муулж буцаад нийлцсэн байдаг токсик хосууд шиг гэж байгаа байхгүй. Ер нь бол одоо энэ цахилгаан станц болохгүй байгаа нь хэний буруу юм бэ те? Хэнийг сонгосноос болоод ингээд цахилгаан станц эвдрээд бид нар ингээд тоггүй байгаад байгаа юм бэ? Энэ бол та нарын оролцоо одоо энэ сонгуульд явсан хүмүүсийн оролцоо бол энд маш их байгаа. Тэгээд та нар өөрсдөө ингээд өөгшүүлж дэмжиж гаргаж ирчээд одоо яагаад энэнийхээ эсрэг гомдлоод байгаа юм бэ гэдэг нэг ийм л утга санааг бол баяраа бол илэрхийлсэн байна лээ. Тэгээд баяраадаа бол респект. За тэгээд өнөөдрийн базаа маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дахиад нээлттэй их нэлээд хэдэн киноны мэдээллүүд бол надад ирсэн. За мөн кино урлагийг тойрсон бас хэд хэдэн мэдээлэл байгаа. Бас нэг хэд хэдэн сенсацтай мэдээлэл байгаа. Өнөөдөр бүгдийг нь базчих юм бол базаа маань амар урт болох гэсэн учраас яг 50% нь би өнөөдөр та бүхэнд танилцууллаа. За дараагийн базаагаараа бол мэдээж үлдсэн мэдээллүүдийг нь мөн одоо шинээр ирэх мэдээллүүдтэй нийлүүлээд та бүхэнд ярьж өгнө. Дараагийн базаагаар уулзлаа баяртай үзэгчтэй. Ерөнхий ивент тэтгэгч Sow Media.